Миний дуу сонсогд. За. Буяа би юуг шеэрлэхээр хост болоод уучгүй. За. Бүгдэнд нь өдрийн мэнд хүргье. Тэгээд өнөөдрийн арга хэмжээнд цаг зав зарцуулаад оролцож байгаа та нартай баярлалаа. Өнөөдрийн уулзалтын зорилгын талаар товчхон танилцуулъя. За бид нар өмнө уулзалтаараа хэлжсэн тийм ээ, шинжлэх шийдэл хөтөлбөрийн хүрээнд бид нар форум зохион байгуулна гэдэг. За энэ форумын маань ерөнхийдөө зохион байгуулагдах өдөр болоод наривчсан төлөвлөгөө өдөр маань болсон. За тэрнийхээ талаар та бүгдэд танилцуулна. За дээрэс нь питч хийх байгууллагуудтай бас ахиж нэмэлт чиглүүлгүүд өгөх шаардлагатай байгаа учраас ахин уулзалтыг зохион байгуулад ингээд уулзж байгаамаа. За гэхдээ өнөөдрийн уулзалтын хувьд бол маш товчхон явагдсан. Та хэд анхаарч мэдээлэлүүд бүгдээрээ байгаа учраас дэлгэрэнгүй мэдээллийг бол өгөх шаардлагагүй гэж үзэж байгаа. Имэйлээр нь бүгдд нь нэмэлт мэдээллүүдийг бол ингээд хургуулнэ. За юуны хувьд хөтөлбөрийн хувьд би дэлгэцээ ширлэтгэе. За арга хэмжээний хувьд бол 3 сарын 25-ны өдөр төслийн танилцуулгуудаа хийх хуваарьтай байгаа. 3 сарын 28-ны өдөр буюу дараагийн нэгд өдөр нь шинжлэх шийдэл форумын үндсэн арга хэмжээ маань зохион байгуулагдана. Тэгэл таад маань 25-ны өдөр ерөнхийдөө одоо энэ өнөөдрийн одоо энэ Zoom арга хэмжээнд оролцож байгаа байгууллагууд маань бүгдээрээ илтгэлтэй тавина гэсэн үг байна. За 3 сарын 25-нд өглөө 9 цагаас орой 4 цаг хүртэл арга хэмжээ маань питч хийх арга хэмжээ маань бол үргэлжлэнэ. Таны дэлгэх яагүй шүү. Шеэрлүүлээд байна. Тэгвэл за чанд одоо ашиглагдах хатаар. Одоо аргач байна. Болж. За окей. За хэвлээ юу вэ? Хөтөлбөрөө шууд хараа явчих. За тэгэхээр өглөө 9 цагаас арга хэмжээ маань эхлээд за нээлтийн арга хэмжээ явагдаад тэгээд албан ёсны үндсэн хэсэг маань 9:30-аас эхэлнэ. 9:30-аас 12:30-ийн хооронд эхний 3 сэдвийн хүрээнд илтгэлүүд танилцуулгуудаа хийх байгаа. За тэгэхээр энэ дээр эхлээд малын эрүүл мэндийн үйлчилгээ болоод бусад одоо салбарын төсөлд одоо санал өгсөн байгууллагууд маань 6 байгууллага байгаа илтгэлээ тавина. За 2 дугаар сэдвийн хүрээнд малын тэжээлэг болоод ганцууд цасан болон шорон шугагч гэдэг юм уу байгалийн аюулт гамшигт үзэгдлийн эрсдлийг даах чадвартай мал аж ахуй хөгжүүлэх одоо сэдвийн хүрээнд хүсэлтэд төслүүдэд өгсөн байгууллагууд бол танилцуулгуудаа хийн. За 3 дахь сэдв нь болохоор малын нөхөн ба сонгууржуулалт, за үдэ аж ахуйс ялгарх хүлэмжийг бууруулах ийм ухаалаг мал аж ахуй хөгжүүлэхт саналаа өгсөн байгууллагууд маань илтгэлүүдэд танилцуулнаа. Тэгэхээр бид нөө энэ дээр болохоор ерөнхийдөө төслүүдийнх нь нэрээр нь ингэж та бүхэнд харуулж байна. Байгууллагуудын нэрийг юусаа харуулахгүй байгаа. За тэгээд өнөөдрийн одоо оролцож байгаа оролцогчид маань ерөнхийдөө бүтээмж түншлэгийн хамтын шийдэл төсөл дээр саналаа өгсөн байгууллагууд байгаа тийм. Тэгэхээр энэ нь болохоор үдээс хойш буюу өдрийн цайны дараа өдөр 1:30-аас 4 цагийн хооронд бол зохион байгуулагдах гэсэн байгаа. Тэгэхээр энэ дээр ямар сэдвүүд яригдах вэ гэхээр мал аж ахуйн салбарт орчин үеийн цахим шийдэл болоод одоо цахим үйлчлэгээ нэвтрүүлэх төслүүд. За 5 дугаар сэдв нь болохоор сүүний болоод ноос ноолгорын нэмийн өртгийн сүлжээг хөгжүүлэх түншлэлийн шийдлүүдэд саналаа өгсөн аж ахуйн нэгжүүд.
За хамгийн сүүлийн сэдв маань махны нэмийн үрдийн сүлжээ хөгжүүлэх түншлэлийн шийдлүүдээ санал авсан ийм аж ахуйн нэгжүүд маань танилцуулгуудаа хийх нэ. За тэгэхээр ерөнхийдөө бүтээмж түншлэлийн одоо шийдлүүдэд санал өгсөн байгууллагууд маань 5 болон 6 дугаар сэдвүүд дээр оролцож илтгэлүүдэд тавих нэ гэж ингэж ойлгох нэ. За юуны хувьд зохион байгуулалтын хувьд үдээс өмнө болоод үдээс хойш ингээд 3 сэдвүүд бол зэрэг ингээд онлайнаар бол цахим хэлбэрээр бол ингээд зохион байгуулагдаад явна. Тэгэхээр энэ сэдв бүрийг одоо шүүгч нар гэж томилогдож байгаа. Ерөнхийдөө банк санхүүгийн байгууллагууд, олон улсын донор байгууллагуудаас дээрээс нь одоо хувийн хвшлийн энэ хөрөнгө оруулалт хөдөө аж ахуйн салбарт одоо хөрөнгө оруулалт ерөнхийдөө хийх сонирхолтой аж ахуйн нэгж байгууллагуудаас бид нар урьж одоо ингэж шүүгч хийх болцоог олгож байгаа. Ингэснээрээ хэдийгээр яг яг тухайн үедээ хамтарч ажиллах ч гэдэг юм уу хөрөнгө оруулалт хийх шийдвэрээ гаргахгүй ч гэсэн цаашид бас хэрвээ та бүхний одоо хийж байгаа үйл ажиллагаа төсөл одоо таалагдах тийм ээ боломжийн гэж санагдах юм бол хамтарч ажиллах тэр нөхцлүүд нь бол бүрднэ гэж ингэж харж байгаа юм. Сэдв болгоны хүрээнд 3 шүүгч нар бол одоо оролцсон. Тэгээд эхлээд байгууллагууд маань 15 минут ерөнхийдөө танилцуулгуудаа хийн. Цагийг бол маш сайн баримтлах хэрэгтэй. Үүний дараагаар шүүгч нарын зүгээс хэрвээ асуултууд байх юм бол 5-аас 10 минутаар бол бид нар тооцож ингээд цагийг гаргаж өгнө. За тэгээд шүүгч нар маань оноогоо өгөөд дараагийн төсөл маань ингээд танилцуулгатад явах байдлаар зохион байгуулалт хийгнэ гэж байгаа юм. За 1-р өдрийн хувьд ерөнхийдөө зохион байгуулалт нь ингээд явчихна. Онлайнаар явагдана. Та бүхний имэйл рүү дэлгэрэнгүй мэдээлэл болоод холбогдох линк. За тэгээд аль өдрийн ч яах вэ? Үдээс өмнөх хэсэгт байх уу, үдээс хойш хэсэгт байх уу, оролцох уу гэдэг талаар мэдээллүүдийг бол ингээд хүргээд явчихнаа. За нэмэлтээр нэг сануулж анхааруулж хэлэх зүйл маань болохоор та нараас бид нар нөгөө анхан шатны байдлаар төслийн танилцуулгуудыг нь бол хүлээж авсан байгаа. Тэгээд Дэлхийн банк руу бид нар материалуудыг нь явуулаад тэн дээр ерөнхийдөө зөвлөгөөнүүд те саналууд ямар байгаа талаар л ингээд мэдээллүүдийг авсан. Тэн дээр ахин сэдвээс сайжруулна гэдэг маань ерөнхийдөө хэд одоо нуршуу байдлаар гэх юм уу бүр төслийнхаа нөгөө нэг хураангуй саналаас Б-г ингээд оруулсан гэдэг төслийн танилцуулгууд презентацууд бэлтгэгдсэн байгаа учраас тэднийг эргүүлээд хураангуйлах, яг гол түлхүүр өгөөдөө оруулах. За тэгэхээр нөгөө ихтгэл тавих цаг маань нэлээд одоо богино хугацаатай учраас зарим хэсгийг нь одоо хасаад одоо жишээлбэл нөө бизнес загвар модулийг ингэж харуулах гэдэг хэсэг байсан те тэр хэсгүүдийг ингэж хасуулаад ерөнхийдөө хамгийн гол хүрэх гэж байгаа үнц нь юу байгаа юм, гаргаж байгаа шийдэл нь юу юм бэ, тэгээд яаж одоо нэмийн үртгийн сүлжээг хөгжүүлэх гэж байгаа юм, ямар гаргалгаа шийдлүүд гаргаж ирсэн гэдгийг нь илүү товчхон яриулъя гэсэн ийм шийдэлд бол хүрсэн байгаа. Тэгэхээр бид нар хийсэн материалуудаа эргүүлээ сайжруулаарай гэдэг илүү энгийн болгосон тийм презентацийн зүгээр энэ форматын саналыг бол явуулна. Та бүхэн тэндээсээ харж чад аль хэсгээ хасах уу, тэ илүү хураангуй болгож болох уу гэдэг байдлаар өөрснөө бас эргээс сайжруулаад бид нарт илгээх юм бол бид нар бас саналуудаа өгөөд өөрснийхөө энэ хүрээнд бас сайжруулах одоо үеийн чанарын хувьд ч гэдэг юм уу, зураг хөргийн хувьд энийг ингээд сайжруулах зүгээр гэдэг нэг саналууд өгөөд явах бүрэн боломжтой байгаа. За нэг ийм үндсэн арга хэмжээнд бүгдээрээ 5 өдөр буюу энэ 25-ны өдөр оролцох нэ. За үүнтэй холбоотой асуултууд байвал хэдүүлээ энэ хэсгээр хариулаа явчих. За үүний дараагаар арга хэмжээний 2 дахь өдөр буюу шинэлэг шийдэл формынхаа арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе. Асуултуудаа бүгдээрээ чат дээр юу яаж болно? Бичиж болно. Эсвэл гараа өргөөд микрофонуудыг нээгээд явчих. За ихсүүгээс асуулт байна гэж байна. Бүгд нь өнөөдрийн мэндийг хүргье. Энэ ихтгэл монгол хэл дээр тавих уу, англи хэл дээр тавих уу? Тий. Ихтгэлийг монгол хэл дээр нь л зөвхөн авъя гэсэн юм шийдэлд хүрсэн байгаа.
англи хэл дээр бас орчуулгын хувьд нэлээд сайжруулах одоо мэргэжлийн үг хэллэгүүдийг өөрчлөх гэдэг нэлээд ажиллагаа байгаа учраас синхроны орчуулгатай явах юм чинь зөвхөн монгол хэл дээр бэлдээл өгөх болно гэж ингэж үздэг. За дахиад асуулт авах шүү дээ. Асуулт байхгүй баярлалаа. За тэгвэл хэдүүлээ нэгдүгээр өдрийн хувьд ерөнхийдөө нэлээд тодорхой байна. Магадгүй дараа нь эргээд асуулт гараад ирвэл таад маань асууад явж болно. За хэдүүлээ 2 дахь өдөр буюу 28-ны арга хэмжээний хавсаар товч мэдээлэл хүргэе. Өдрийн минь асуулт байна. Асуулт байвал чөлөөт асууж аваарай. Хяналтаар одоо нөгөө төслийн зөвлөхүүд байхаас гадна өөр ямар хүмүүс байх вэ? Нэр дээр хяналт хийж байхаар шалгалт авах гэж одоо нөгөө хурал байх хүмүүс нь ямар хүмүүс байх юм бол оролцогчдын хувьд тийм. Ерөнхийдөө энэ арга хэмжээ маань хаалттай. Эхний өдрийн арга хэмжээ бол хаалттай байдлаар зөвхөн ихтгэл тавих 33 байгууллага ихтгэл тавихаар ерөнхийдөө бас сонгогдсон гэх юм уу тий урилга явуулаад материалаа ирүүлсэн, дээрэс нь одоо нэг сэдвийнхээ өрөөнд тоонд нь одоо багтаагаад 33 байгууллага ихтгэл тавих. Энэ байгууллагууд маань оролцсон, шүүгч нар оролцсон. За өөр гадны бол юмуд юу гэдгийг оролцогчд бол байхгүй. За дараагийн арга хэмжээ болох энэ шинжлэх шийдэл форум буюу мал аж ахуйн салбарын инновац технологийн шийдлүүд энэ сэдвтэй уулзалт хэлэлцүүлгийн үеэр харин нээлттэй одоо бүртгүүлсэн бүх хүмүүст бол ерөнхийдөө нээлттэй байна. Дээрээс нь манайд төслийн саналаа ирүүлсэн бүх аж ахуйн нэгжүүд рүү бид нэр урилгыг бол явуулна. Тэд маань оролцсон. За мөн сонгон шалгаруулалт дээр оролцсон экспертүүд, зөвлөхүүд, за үнэлгээний хорооны гишүүд, за төр яамны одоо холбогдох мэрэгчлэлтнгүүд, донор байгууллагч гэдэг бүгдэнд нээлттэй байдлаар ингэж явагдах юм байна. За эхний өдрийн арга хэмжээнд 33 байгууллагаас шүүгч нарын оноогоор 3 байгууллагыг бол одоо шалгаруулад энэ формын арга хэмжээнд тэр ихтгэлүүдэд тавихыг бол бид нар уурна. За энэ ямар ач холбогдолтой юм гэхээр нэгдүгээр хөрөнгө оруулагч нарт одоо хөрөнгө оруулагчдын анхаарлыг татахаас гадна шинжлэх шийдэл хөтөлбөр маань өөрөө нөгөө олон улсын ийм глобал түвшний ийм одоо хөтөлбөр болоод өөр бусад орнуудад ингээ бас хэрэгжиж явж байгаа. Тэгэхээр энэ хэрэгжиж байгаа орнуудын бас нэгдсэн нөгөө шинжлэх шийдэл форум зохион байгуулахад тэнд бол оролцох эрхтэй болно. Өөрөөр хэлбэл олон улсад бас хөрөнгө оруулалтад татах боломжууд нь нэгдэж ирнэ гэсэн үг байна. За тэгээд 3 сарын 28-ны арга хэмжээний талаар товчхон танилцуулъя. Ерөнхийдөө хагас өдрийн арга хэмжээ болно. Өглөө 10 цагаас өдрийн 2 цаг хүртэл үргэлжлэнэ гэсэн юм байдалтай. За тэгээд энэ дэлгэрэнгүй мэдээллүүдийг те ямар учиртай арга хэмжээ, зорилго нь юу юм, хинхээ оролцох юм, ямар бүтэц зохион байгуулалттай гэдэг талаар та бүхэнд бүгд ингээд имэйл рүү нэг хөтөлбөр бол явуулчихнаа. За хамгийн гол хэдүүлээгийн анхаарах хэсэг юу байх вэ гэхээр түрүүнд хэлсэнчлэн хамгийн шилдэг гэсэн хамгийн өндөр оноотой өөрөөр хэлэх юм бол өндөр өөрийн нөлөөтэй инновацийн 3 төслийг 2 дахь өдрийн арга хэмжээнд бол ихтгэлийн юуныхан төслийнхэн танилцуулга бол хийх нь. За үүний дараагаар салбар хуралдаан 2 хуралдаан бол явагдана. За нэгдүгээр салбар хуралдааны хувьд болохоор ерөнхийдөө мал аж ахуйн салбарын нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн бүтээгдэхүүн үйлчлэгийг хөгжүүлэх боломжтой энэ сэдвийн хүрээнд бол явагдах. Энэ дээр ямар асуудал яригдах вэ? Ерөнхийдөө олон улсад одоо тийм ээ туршигдаад хэрэгжээд амжилттай хэрэгжиж байгаа энэ нэмэн үртгийн сүлжээнд суурилсан энэ санхүүжилтийн маш олон үйлчлэгээнүүд байдаг. Тэрийг Монгол улсад нэвтрүүлэхэд яг ямар асуудлууд байгаад байна. Ягаад банк санхүүгийн байгууллагууд ч гэдэг юм уу өөр холбогдох одоо энэ байгууллагууд нь яг энэ модель загвар руу орж ирэхэд
бэрхшээл байна уу, тулгамдж байгаа асуудлууд байна уу гэдгийг нь яриулахаас гадна хэрвээ байгаа бол ямар шийдлүүд байж одоо энэ үйлчлэгийг нэвтрүүлж болох вэ гэдэгтэр бид нар хэлэлцүүлэх нэлээд идэвхтэй өрнүүлье гэдэг. Яг энэ салбарын төрийн болоод мөн одоо банк санхүүгийн байгууллагын төлөөллүүд, олон улсын байгууллагын төлөөллүүдийг бол урьж ингэж оролцуулж байгаа. За дараагийн салбар хуралдааны маань болохоор ерөнхийдөө хөдөө аж ахуйн салбар дахь инновац нэвтрүүлэлтийн олон улсын туршлага гэдэг сэдвийн хүрээнд олон улсын байгууллагуудаас одоо шилдэг туршлагуудаас нь суралцахаас гадна энэ салбарт биднэрт одоо ийм шинжлэх инновац шингэсэн энэ загваруудыг түвшин нэвтрүүлэхэд ямар боломжууд бий болоод байгаа мөн эргээд ямар асуудлууд байна уу түүнийг хэрхэн шийдвэрлэж болох вэ гэдэг талаар нэлээд өргөн хүрээнд бас олон оролцогч талуудтай одоо хэлэлцүүлгийг өрнүүлнэ. Тэгээд мөн аль болох судалгаанд суурилсан олон улсын жишээ нийцсэн ийм одоо сайн туршлагуудыг хэрхэн нэвтрүүлэх үү гэдэгтэр хэлэлцүүлгийг бол илүү ихэвчлэн яриаг бол өрнүүлнэ гэсэн юм бодолтой байгаа. За тэгэхээр үндсэн арга хэмжээнүүд маань 1:30-аас дуусаад за үүний дараагаар нөгөө эхний өдөр шалгарсан 3 одоо топ хамгийн өндөр нөлөө бүхий инновацийн төслүүдэд бол шагналыг бол гардуулна. За ингээд хаалтын арга хэмжээгээр ерөнхийдөө хагас өдрийн арга хэмжээ маань өндөрлөнө. За энэ дээр нэг зүйлийг тодруулж хэлэхэд энэхүү одоо юу гэдгийг хамгийн өндөр нөлөөтэй инновац гэж шалгарсан одоо аж ахуйн нэгж байгууллагуудын хувьд бол энэ шинжлэх шийдэл хөтөлбөрийн сонгон шалгуулалтын дүнд бол ямар ч нөлөөлөл бол байхгүй. Энэ бол тусдаа ийм олон улсын тийм ээ глобал түвшний арга хэмжээнд оролцох ерөнхийдөө ихээр одоо шагнагдах ийм тусдаа өөр арга хэмжээ шүү гэдгийг бас ойлгох хэрэгтэй байна. За хоёр дахь арга хэмжээний хувьд ингээд зохион байгуулалт нь зохион байгуулалтын хувьд бид нар холимог хэлбэрээр бол явуулж байгаа. Панелистууд болоод илтгэгч нар за тэгээд яг энэ үндсэн арга хэмжээнд оролцож байгаа одоо урилгаар хийж байгаа зочид маань бол танхимаар одоо юу вэ оролцсон. Ингээд нь болохоор илүү одоо бие биетэйгээ ойлголцох гэх юм уу те хэлэлцүүлэхийг илүү идэвхтэй өрнүүлэх төр бид нар энэ тал дээр анхаарч байгаа. Нөгөө талд оролцогч нар маань бол онлайнаар орж ирэх байгаа. Өөрөөр хэлэх юм бол манай ихэнх одоо саналаа өгсөн байгууллагууд маань хөдөө орон нутгаас бол хамрагдаж байгаа учраас бид нар хүртээмжтэй гэдэг байдал талаасаа онлайнаар бол энэ арга хэмжээг бас давхар зохион байгуулж байгаа. За мөн олон улсын байгууллагын одоо төлөөлөгч нар илтгэгч нар маань харахгүй энэ цахим хэлбэрээр орж ирэх учраас бид нар ийм холимог хэлбэрээр бол зохион байгуулж байгаа. Тэгэхээр энэ дээр ямар нэг тийм юу гэдгийг одоо илүү оролцоо багтаа байна ч гэдэг юм уу тийм зүйл бол санаа зовх зүйлгүй бид нар бүх зүйлийг нээлттэй асуулт хариултын одоо цагтай тий өөр мөн одоо асуултуудыг нь урьдчилсан байдлаар аваад панелистуудтай хүргэгч байдаг юм зохион байгуулалтын хувьд бол нэлийн идэвхтэй оролцуулна. За юуны дээр форма бид нар ингээд линкийг нь явуулахаар та бүхэн харах бах платформ дээр хурлын одоо өрөө байж гин дээрэс нь одоо ихтгэл тавьж байгаа 33 байгууллагын танилцуулгуудтай ийм ивент холл байж гин за мөн хэлэлцүүлэг рүү орох ч гэдэг юм ингээд юу руу орохоор платформ руу орохоор ингээд яг бодитор юм шиг бүх зүйл ингээд за энэ хэсэг рүү би ороход ийм мэдээлэлүүд авах юм байна. Ийшээ орвол би формын арга хэмжээр орох юм байна ч гэдэг юм ингээд ойлгомжтой нэлээд одоо сонирхолтой байдлаар ингээд өрнөж явчихнаа. За товчхондоо бол арга хэмжээ маань мэдээлэл хүрэхэд бол юм байгаа. Та бүхэн өөр асуулт тодруулах гэдэг юм уу нэмэлт мэдээллүүд байвал одоо хэдүүлээ асуулт хариултын цаг руу оръё. Форм нь болохоор 28-ны өдөр нөгөө төслийн танилцуулга буюу pitch хийх өдөр маань 25 өдөр шүү. 5 өдөр байгаа энэ 25-ны өдөр. Таад манай хэдийн материалуудаа явуулсан. Тэгээд PPT-нүүдээ анхан шатны байдлаар бэлдээд өгсөн байгаа учраас юу гэдгийг тулгамдаад одоо юу гэдгийг амжихгүй нэг санаа зовх нь ерөөсөө байхгүй. Баг зэрэг хураангуйлах, товчлох, зарим одоо цаг их үрэх хэсгүүдийг бид нар хассан байдлаар бас юуг сайжруулад урьдчилаад явуулаарай л гэдэг юм шаардлага тавьж байгаа. Өөр бол айхтар бэлдээд байх юм бол байхгүй. Нэг чухал анхаарах ёстой зүйл нь цагаа маш сайн барихгүй бол бид нар ингээл 15 минутанд дууслаа.
шууд нөгөө юуг хаах байгаа шүү. Ихтгэл тавих, танилцуулах хийх хугацааны шууд хаагаад тэгээ шүүгч нар маань ингээд асуугаад хэрвээ бас ингээд цагандаа амжихгүй байх юм бол мэдээлэл нь дутуу хүрэх бас юм эрсдэл үүсэх боломж бий болох тийм зүйл байгаа шүү. Тэгэхээр цагуудаа сайн бэлтэж орж ирээрэй. За өөр асуултууд байна уу? Одоо энэ 2 өдрийн арга хэмжээнийхээ хөтөлбөрүүдийг бүгдэнд нь хүргэчин. Тэгээд өдөөс өмнөх арга хэмжээнд байна уу? Өдөөс хойших арга хэмжээнд оролцохоор байна уу гэдэг мэдээллийг бас ингээд бүгдд нь хүргэнэ. Асуулт асууя. Пич өдөр нөгөө нэг 33 байгууллага оролцсон гэсэн шүү дээ. Тэгэнгүүт юу яах вэ? Бусад одоо байгууллагууд нь ингээд пич хийж явах бид нэр сонсож байх уу эсвэл биднийг хасаа хийчих вэ? Яг нөгөө нэг 6 ийм өрөө байгаа тий салбар одоо хуралдааны өрөөнүүд байгаа. Тэгэхээр яг л тэр салбарт нь оролцож байгаа одоо байгууллагууд л оролцсон. Тэгэхээр 6 дээр нэмэх нь 3 шүүгч буюу нэг за тэгээд зохион байгуулагч нарын зүгээс гэдэг ингэх юм бол модератортойгоо нийлээд нэг 10 11 2 орчим л юм хүмүүсний өрөө байна л гэсэн үг. Яг бол юуны хувьд болохоор одоо нөгөө манах 13 цагаас хойшоо танилцуулах хийхэр болж байгаа хөө бүтээмж түншил мал аж ахуйн шийдэл төр махны нэмэрт төр. Тэгэхээр яг 13 цагта бол бэлэн байж байна. Тэрнээс өмнө 9 цагаас өмнөх нөгөө өрөөндөө болоод байж болох юм байна тий. Тэр нөгөө тухайн өрөөнд л ихтгэл тавих гэж байгаа байгууллагууд л байна гэсэн. Тэгэхээр өөрөөр хэлбэл ихтгэл тавихгүй хүмүүст бол хаалттай. Хоёр дахь өдрийн энэ форумын энэ 28-ны арга хэмжээнд дээр та хэд маань нөгөө байгууллагуудын 33 байгууллагуудын танилцуулга байгаа бүүтүүд байгаа. Тэгэхээр тэр бүүтүүд рүү ороод танилцуулгуудыг нь хараад нөгөө орон нутгаараа ч гэдэг юм уу те чиглэлээрээ ингэж хамтарч болох тийм боломжийн аж ахуйн нэгжүүд байх юм бол харин тэр бол нээлттэй байгаа. Тэгээд дээрэс нь нөгөө топ 3 аж ахуйн нэгж нь итгэлээ тавихаар бас эндээс хамтын ажиллагаа үүсэх боломжийг бас харах боломжтой. Яг энэ нөгөө нэг сонгон шалгаруулалтад нөлөөлөхгүй учраас ямар нэг байдлаар мононд нөлөө орохгүй учраас зарим аж ахуйн нэгжүүдээр нөгөө нууцлалын асуудал нэлээд одоо яригдсан. Бид нар нөгөө санаагаа те алдчих юм биш үү гэдэг ийм зүйлүүд тавигдсан учраас бид нар Дэлхийн банкнаас л ерөөсөө хаалттайгаар хийя гэсэн чиглэл авсан байгаа. Түүнээс гадна манай нөгөө байгууллагын веб хуудас болоод олон нийтийн сувгуудаар ерөнхийдөө сонгон шалралтын үйл явцын одоо нөгөө даашралтай холбоотойгоос мэдээлэлүүд хийгдэж явж байгаа шүү. Та хэд маань хараг байх юм бол бас орч сонирхоорой. Бидний хувьд бол бас нэлээд хідэн одоо удаагийн хурлууд тийм төслийн бүрэлдэхүүн хэсгүүдэд бас өөрчлөлт орох, санхүүжилтийн дүнгууд нь бас өөрчлөгдөж гэдэг иймэрхүү асуудлууд нэлээд одоо яригдаж хуралдсан. Тэгээд үүний хүрээнд ямар ч гэсэн 2 дугаар бүрэлдэхүүн хэсэг буюу манай бид эдийн шинжлэх шийдэл хөтөлбөрийн хүрээнд бол ямар нэг өөрчлөлтгүйгээр ингээд бүрдүүлэх болсон байгаа. Тэгэхээр юу гэдгийг одоо хойшлон гэдэг юм уу тийм болчих байх гэсэн ийм санаа зовх зүйлгүйгээр хэдүүлээ цааш үргэлжлэх явна гэсэн. Өөр асуултууд байна. Энэ 2 өдрийн арга хэмжээ хоёулаа онлайнаар уу? Тий, оролцогч нар хоёулаа онлайнаар ороод ирнэ. Нэг нь бүтэн өдөр, нөгөөх нь хагас өдөр байгаа тий. Тэгээ тэрнийхэн талаар бүгднийх нь линкийг нь та бүхэнд бас хүргэчихнэ. Тэгэл яг өөрийнхөө танилцуулах цагтаа яваад орчих болох юм тийм ээ. Болно тий. Гэхдээ эхний өдөр нээлтийн арга хэмжээнд дэр бүгдээрээ оролцсон. Нөгөө ихтгэл тийш угаангаас линкээр яаж орох вэ гэх юм ингээд модератор маань дэлгэрэнгүй мэдээлэл өгөөд бүгдийг нь хуваарлалтанд оруулчих байна. Тэр өглөө бүгдээр 9 цагтаа бол онлайнаар орж ирээд за тэгээд яг хуралдааныхаа өөр өөрийнхөө хэсгүүдэд бол
Үдээс өмнө байна уу, хойш байна уу ингээд салаад явах юм шүү. Тоо байхгүй болсон уу? Сонсогч байна уу? Одоо сонсогдож байна. Өө за яа. Тэг явсан. Гэтэ гайгүй. Удаан гацаг. За тэгээд өнөөдөр та бүхэнд PPT-ийнх нь бас сайжруулах хувилбарыг дээрэс нь энэ саяны ярьсан мэдээллүүдэд явуулъя. Энэ саяны хийсэн видео бичлэг маань манай веб хуудсан дээр бас орчихно. Хэрвээ та бүхэн сонсож амжаагүй ч байдаг юм уу? Өөр одоо тодруулах зүйл байх юм бол эргэж үзэх боломжтой. Эсвэл манай одоо ажлын утсууд тийм ээ, имэйл хаяг бүгдээрээ нээлттэй байгаа учраас хязгаарч одоо ингэ холбогдоод тодруулаад асуугаад явхад бол боломжтой байгаа шүү. За бүгдээрээ тэгвэл өөр асуулт байхгүй байна гэж ойлгоод өнөөдрийн арга хэмжээг өндөрлөе. Ингээд цагаа зарцуулан өнөөдрийн арга хэмжээнд идэвхтэй орсон та нарт бүгдэнд нь баярлалаа. Тэгээд 5 дахь өдөр бүгдээрээ эргээд уулзцаая. За баяртай. Баярлалаа.